бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За Apex Capital-аас хүргэдэг ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ за бондын зах зээлийн талаар судалгаа бэлтгэлээ. За тэгээд дэлхийн зах зээлд яг бонд маань ямар хөө байр суурь эзэлж байгаа. За дотоодын зах зээлд бас бонд маань хэрхэн хөдөлгөөнтэй шинэ бондууд юу байгаа гэдэг талаар мэдээлэл яриад эхлэе. Монголыг ерөнхийдөө авч үзэх юм бол за дээрх график дээр бол ерөнхийдөө 20 оноос хойших яг бүтээгдэхүүн тус бүрээр одоо яг арилжааных нь хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ гэдэг график харагдаж байна. За эндээс харах юм бол хувьцааны зах зээл бол ерөнхийдөө 23 он хүртэл бол нэлээд дийлэн хэсгийг бүрдүүлсэн байна. Ерөнхийдөө нэг 50-аас одоо 70 орчим хувийг ч юм уу дандаа хувьцааны зах зээл бүрдүүлээд байсан. За сүүлийн одоо 24 25 оны статистикийг авч үзэх юм бол за нөгөө талдаа компани бонд бол хөрөнгөөр баталгаажсан цаас арилжааны дийлэн хэсгийг эзлээд эхэлж байгаа. За тэгэхээр яг Монголын зах зээлийг авч үзэх юм бол яг олон улсын зах зээл шиг одоо бондын зах зээл нь одоо төлхөө шилжээд хувьцааны зах зээлээс бондын зах зээл рүү шилжих тийм дүр зураг ажиглагдчихэв. За үүний дараагаар за яг тухайн одоо хувьцаа болон өрийн хэрэгслийн арилжааг авч үзэх юм бол за 25 онд ерөөсөө одоо IPO хийгдэв. За шинэ зах зээл дээр шүү дээ. Тий. Дотоодын зах зээл дээр бол шинэ одоо хувьцаат компани ерөнхийдөө нээлттэй болов гэсэн. За нөгөө талдаа болохоор за 22 оноос хойшоо за яг анхдагч зах зээл дээр өрийн хэрэгсэл гарч байгаа тоо маань бол жил болгон нэмэгдээд явж байгаа гэсэн. За 24 25 онд бол ерөнхийдөө нэлээд огцон нэмэгдсэн. За энэ нэг талдаа дотоодын зах зээл дээр одоо нээлттэй компаниудын бонд гарч ийн тэ. За банкуд одоо IPO-снээс хойш бол одоо ногоон бонд гэдэг ч юм уу тэ. Тиймэрхүү бондууд бол нэлээд гаргаад явж байна. За нөгөө талдаа одоо банк санхүүгийн байгууллагууд маань бас хөрөнгөөр баталгаажсан цаасыг бол дотоодын зах зээл дээр яг сүүлийн жилүүдэд бол нэлээд эрчимтэй гаргаад явж байна. Энэ дээр манаас нөгөө тодруулж бас нэг асуух юм байгаад байгаа нь яг ямар эдийн засгийн үед бондын санхүүжилт арай их байгаад байна. Тэгээ ямар одоо нөгөө зах зээл дээр хувьцааны санхүүжилт арай их байгаад байна гэдээ харахаар нөгөө талаас одоо нөгөө яг хөрөнгө оруулагч нарын зүгээс биш одоо яг хөрөнгө одоо татан төлрүүлэхээр гаргаж байгаа компаниуд одоо мэдээж нөгөө хувьцаа болон бондуудын цаана байгаа. За тэгээд яг эдийн засаг одоо нөгөө тогтворгүй байдалд одоо ингээд орчихсон байгаа цаг нөхцөлд тийм ээ. Бондоор санхүүжилт татах нь хөрөнгө оруулагч нараас гадна одоо үнцээс гаргаж байгаа талдаа ч гэсэн харьцангуй одоо юм эрсдэл багтай одоо нөхцөл байдлыг бий болгож байгаа шүү дээ. Хувьцаагаа одоо нөгөө олон нийтэд санал болгоод олон нийтэд санхүүжилт татчихна гэдэг нь одоо нөгөө цааштай одоо үүрэг хариуцлага болон одоо засаглалын талаас одоо яг өндөр илүү хариуцлагатай байдаг гэдгийг бол хүмүүс бол илүү их анхаарах бол шаардлагатай. Нөгөө талаас бондоор одоо санхүүжилт татж байгаа нөхцөл одоо нэг хугацаанд дууслаа хүүгээ төлж явж байгаад хүнсэн төлбөрөөр төллөө тийм ээ. За шаардлагатай болоод дахиад нэмж сунгаддаг ч юм уу. Одоо яг нөгөө яг өмнөх слайдууд дээр гарсан одоо Америк дээр гэхэд бондын зах зээл мэдээж одоо нэлээд өндөр хувьцааныхаа зах зээлтэй ойролцоо түвшинд одоо байгаад байдаг гол шалтгаан нь одоо бас ерөөсөө тийм шүү дээ тийм ээ. Засгийн газрууд бол мэдээж бас нөгөө бондын санхүүжилтээр бол яг төсөв одоо тодорхой хэмжээгээр бүрдүүлдэг ч юм уу нөхцөл байдал бол байгаа. За тэгээд нөгөө талаасаа бол яг хувьцаа гаргаж санхүүжилт татгаас илүүтэйгээр бонд гаргаж санхүүжилт татж байгаа нь илүү арай цаг хугацааны хувьд ч юм уу хариуцлагын хувьд ч юм уу хялбар агаад идэг тийм ээ. Тэгэхээр яг Монголын нөгөө сайн энэ дээр харагдаж байгаа графикуудыг бас харахад ковидын үеэс удаа эхлүүлээд одоо нөгөө яг хувьцаа гаргаж санхүүжилт татах нөхцөл байдал бол харьцангуй багасчихсан байгаа тийм. Одоо тийм учраас одоо нөгөө эсэргээрээ бондын санхүүжилт татах тийм ээ. Нөгөө талаасаа бас нөгөө хөрөнгө оруулагч нар маань бас яг бодиттой одоо яг өгөөжийн тодорхой бүтээгдэхүүн буюу бондод одоо хөрөнгө оруулах нь одоо нэмэгдсэн байгаа дүр зураг бол яг манай улс дээр ч гэсэн бас ажиглагдсан бол харагдчихэв тийм ээ. Тийм ээ тий. За энэ дээр за яг ерөнхийдөө хувьцаа болон өрийн хэрэгслийн зах зээл гэдэг ерөнхийдөө нэг хөрөнгөний зах зээл чинь хоёр хуваагдаад байгаа үндсэндэлэгт тий. За энэ дээр харах юм бол за түрүү өмнө дурдсанчлан яг Америкийн зах зээлийн бас одоо яг хувьцааны зах зээлээс илүүтэйгээр бондын зах зээл нь бол нэг 100 хэдэн хувьтай тий ерөнхийдөө хувьцааны зах зээлтэй ойролцоо дүр зураг ажиглагдаад байгаа. За яг нийт одоо дэлхийн одоо яг улс орнуудыг авч үзэх юм бол за мөн адил ер нь бондын зах зээл нь бол хувьцааныхаа яг зах зээлээс өндөр тиймэрхүү үнэлгээтэй байгаад байгаа. За 26 оны 1-р улирлын байдлаар авч үзэх юм бол хувьцааны зах зээлтэйгээ харьцуулахад 115% гэдэг ч юм уу тий. Тэгэхээр хувьцааныхаа нэг зах зээлийн үнэлгээнээс илүүтэйгээр бондын одоо яг нийт хэрэглэлтэнд байгаа дүн нь бол өндөр байгаа харагдаж байгаа. За нөгөө талдаа Монголыг харьцуулаад авч үзье тий. За Монголын зах зээл дээр бол одоо яг хөрөнгөний зах зээлийн яг өнөөгийн үнэлгээ нь бол нэг 13.6 тий 14 орчим их найдын үнэлгээтэй явж байгаа. За тэгэнгүүт яг зах зээл дээр яг арилжаалагдж байгаа нийт идэвхтэй байгаа бондыг аваад үзэх юм бол нэг их 80 төгрөг хүрч байгаа гэсэн үг.
харьцангуй бага байна тийм ээ. Нэлээд бага гэсэн. Яг нэг хувьцааны зах зээлтэй харьцуулахад. Тэгэхээр ерөнхийдөө яг хувьцааны зах зээлийнхаа 7.5 орчим хувийн үнэлгээтэй байдаг ч юм уу тий. За тэгээд энэ маань бол цаашаа яг одоо дүүц зочход нэг 13 дахин өсөх тийм орон зай байна гэж харж үзэж байгаа. За энэ маань гол юу ямар санааг хэлэх гээд байна вэ гэхээр за нийт одоо дэлхийн одоо эдийн засаг дээр бол одоо ингээд бондын зах зээл, хувьцааны зах зээлтэй ерөнхийдөө айгүй ойролцоо байна үнэлгээний хувьд. Монголд бол 13 дахин бага байна. Тэгэхээр бондын зах зээл бол цаашаа өсөх тийм орон зай бол сүүлийн жилүүдэд одоо нэмэгдэж байгаа ч гэсэн хангалтгүй цаашаа бол орон зай байгаа гэдэг санаа бол энэ дээр бас гарч ирж байна. За мөн одоо яг дэлхийн нийт одоо бондын зах зээл бол одоогийн яг өнөөгийн үнэлгээгээр бол 145 тэрлион доллар явж байгаа. За үүний бол нэг 40 орчим хувийг Америкийн одоо улс дангаараа бүрдүүлээ. Бондыг бол бүрдүүлж байсан шүү дээ. За араас нь бол одоо Европын холбооны улсууд нэг 17%-тай, за Хятадын одоо бондын зах зээл бол 14%-тай гэх мэтлээ явж байгаа тийм статистик тоо мэдээллүүд байна. За энэ хүү слайдн дээр яг ямар мэдээллийг оруулж байна гэхээр яг Монголын зах зээл дээр мэдээж гэсэн нэг бондын маркет маань харьцангуй хэмжээний хувьд ч гэсэн ер нь бол бага. Гэхдээ яг сүүлийн жил ковидоос хойш ер нь бол бас аж ахуйн нэгжүүд ер нь бас засгийн газраас бонд ер нь бол гаргаж эхэлж байгаа шүү дээ тийм ээ. Нийслэлийн одоо төсвийг тодорхой хэмжээгээр бүрдүүлэх зорилгоор. За тэгэхээр яг энэтэй холбоотойгоор бол яг Монгол улсын зах зээл дээр ямар бондууд яг одоогийн яг нэг хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд ч тийм ээ гарах боломжтой байгаа юм. За тэдний яг нөхцөл нэг ямар хөө байгаа гэдэг бол энэ хүү слайдн дээр бол харуулж байна л та. За яг одоогоор бол Монгол дээр бол мэдээж нэг нээлттэй болон хаалттай бас хүмүүс сонсч ирсэн гэж магадгүй тийм ээ. Хоёр төрлийн ер нь төвцөн бонд яваад байгаа шүү дээ тийм ээ. Нэг арилжаалагдах одоо хэлбэрийн хувьд гэх юм уу да. За тэгээд нээлттэй бонд гэдэг маань мэдээж одоо нөгөө олон нийтэд одоо ил тод мэдээлэлээ цацаад санал болгогдож байгаа. За ер нь бол хүн бүр одоо үнцаасныхаа данстай хүн бүр одоо ингээд арилжаа хийгээд хөрөнгө оруулалт явах боломжтой үнцаасыг хэлээд идэг. За тус үнцаасууд бол мэдээж нөгөө яг 16-аас нэг 18 одоо хувийн өгөөчтэй ер нь бол зах зээл дээр одоо яг гарч санхүүжилтийг бол татчихин тийм ээ. За тэгэхээр бас зарим компаниудын хувьд гэх юм бол яг санхүүжилтийн яг оновчтой хөлбөр буюу за өртөг мөнгөний хувьд ч гэсэн яг оновчтой яг сонголт нь бол байж чадаад байгаа. За нөгөө талд бол нөгөө хаалттай бонд гэж нэрлээд байгаа. Бас хүмүүсийн бас төдийлөн бас мэддэггүй яг үнцаасны хэрэгсэл ер нь бол бас зах зээл дээр маш шодноор бол гарч ийн. За яг тус бондуудын хувьд гэх юм бол мэдээж яг мэдээлэл нь ил тод байдаггүй. За зөвхөн нөгөө тодорхой хэмжээний үнцаасны компаниуд зөвхөн одоо үнцаасныхаа харилцагч нарт санал болгох боломжтой. За тэгээд хүүгийн хувьд бол харьцангуй нэг нээлттэй бондоос арай жоохон өндөр хэмжээний байдаг бол онцлог бол давуу талтай байгаа. Мэдээж одоо бас нөгөө яг нээлттэй бонд, хаалттай бонд гэдэг нь бүгдээр л одоо яг эрх бүхий зохицуулалттай байгууллагуудад бүртгэгддэг учраас тодорхой хэмжээний одоо нөгөө бэлтгэл ажил за тэгээд нөгөө цаг хугацааг бол үнцаас гаргаж байгаа тал болон андеррайтераар ажиллаж байгаа үнцаасны компаниудаас бол шаардаад байгаа. За нээлттэй бондын хувьд бол нэг хамгийн багадаа нэг 3 сар бол байгаад байгаа бол хаалттай бондууд бол харьцангуй хурдан буюу 1 сарын дотор бол одоо хөрөнгө оруулалтыг босгох боломжтой байдгаараа бас аж ахуйн нэгжүүдэд нэг талаасаа хаалттай бондыг бол хүү өндөртэй байгаа ч гэсэн одоо сонгох нэг шалтгаан нь бол бас болж байна тийм ээ. За тэгээд дээрээс нь мэдээж нэг мэдээллийн нууцлал гэдэг талаасаа бас компаниудад бол нөгөө яг нээлттэй хүрээнд компаниа танилцуулахаас илүүтэйгээр хаалттай хүрээнд үнцаасны компаниар дамжуулаад богино хугацаанд одоо санхүүжилт татах оновчтой сонголт нь яг хаалттай бонд болоод явж байна. За мэдээж нэг татварын хувьд бас тодорхой хэмжээний өөрчлөлт байгаа тийм ээ. За хүүгийн татвараас нээлттэй бондууд маань өөрсдөө нэг 5% татварыг бол авдаг. За нөгөө талаасаа хаалттай бондон дээр бол хүүгийн татвар нь зөвхөн одоо нөгөө хүүгийн олж байгаа орлогоос татвар төлнө шүү дээ тийм ээ. Тэрэн дээр бол хаалттай бонд нэг 10 орчим хувьтай байдаг жишээтэй. За энэ сонголтуудыг бол хүмүүс одоо ашиглаад нэг талаасаа хөрөнгө оруулагч нар бол сонголтоо хийж яг эдийн засаг докторгүй байгаа үед хувьцаа гэхээс илүүтэй бондод бол хөрөнгө оруулж болж байна. Нөгөө талаасаа аж ахуйн нэгжүүд маань бас энэ хоёр сонголтоо сонгоод яг өссөн хэмжээний санхүүжилтээ бол судлуулад за түүнийг бол олон нийтээс бас татах боломжийг бол бас одоогийн яг хууль эрх зүйн орчин дээр бол бүрдүүлчихсэн. Дараагийн слайдн дээр яг нөгөө биржийн бус зах зээл мөр өөрөө 2021 оноос буюу хаалттай бондод 2021 оноос хойш гарч ирсэн гэсэн тийм ээ. За яг тэгвэл яг уг зах зээл дээр хүмүүс үнцаас гаргаж байгаа мó нөгөө талд одоо үнцаас хүмүүс авж байгаа мó гэдэг статистикийг хараад үзэхээр жил бүр маш өндөр ер нь бол өсөлтүүдийг бол үзүүлсэн нь бол энэхүү 5 одоо графикнаас харагдаж байгаа жишээтэй. 2021 онд бол ердөө 652 одоо тэрбум төгрөгийн бонд бүртгэгдээд
ердөө 257 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол одоо олон нийтээс татан төвлөрүүлсэн байх жишээтэй. За нөгөө талаас одоо 2025 онд гэхэд нийт бүртгүүлсэн бондын хэмжээ 2.3 их 80 болоод эсвэргээрээ татан төвлөрүүлсэн дүн нь бол 1.5 их 80-ийн санхүүжилтийг зөвхөн одоо үрийн бичиг гэдэг одоо хэрэгслээр компаниуд татаж нөгөө талаас одоо 1.5 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагч нар болоо байршуулж өгөөжийг бол одоо хүрцээр байгаа одоо жишгтэй маш өндөр үзүүлэлтийг бол ер нь бол яг гаргаад явж байна тийм ээ. За тэгээд зах зээл дээр яг ямар компаниуд, ямар салбарын компаниуд бол мэдээж санхүүжилтийг илүү их ашиглаад энэ боломжийг ашиглаад байна гэхээр мэдээж нөгөө санхүүгийн компаниуд, банк ус санхүүгийн байгууллагууд ч тийм үү те. За тус компаниудын хувьд бол маш нөгөө зах зээл дээр 20-21% өгөөжийг санал болгож байгаа ч гэсэн нөгөө талдаа бол эргэлдүүлээд хэрцэнгууд өндөр өгөөжийг бол хийж чадж байгаа учраас мэдээж зээл гараад одоо дундаас маржин олоод байна гэсэн. Нэг талаасаа бол яг нэг тодорхой хэмжээний бас үрийн бичиг гаргах бол таацтай банк усуудын хувьд бол хэрцэнгууд нөгөө зохицуулалттай компаниуд учраас тэр маань бас нөгөө эрсдлийг бас бууруулж байгаа нэг хэлбэр байгаа тийм ээ. Шууд одоо нэг хүссэн хэмжээгээр бас алттай бонд бас гаргаад байгаа жишээ бол байхгүй. За мэдээж нөгөө тодорхой хэмжээний журам шаардлагуудыг бол хангаж явдаг. Зохицуулалттай гэдгээрээ бас нөгөө талдаа энэ чинь нөгөө хөрөнгө оруулагч нарын мөнгө хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж явж байгаа учраас эрсдлийг бол бууруулж байгаа журам зохицуулалтууд бол мэдээж байдаг. За үүний дараагаар мэдээж за барилгын салбар болон уул уурхайн салбарууд бол үргэлжлэж араас нь бол орж байгаа жишээ. За нөгөө талд нь болохоор за яг компаниудыг гаргасан одоо $10 бондууд байна тийм. Арай өндөр байна тийм үү? Арай өндөр байна. Одоо засгийн газраас тодорхой хэмжээний эрсдэлтэй гэдэг утгаараа үүнийгээ дагаад өгөөж нас нэмэгдээд явж байгаа гэсэн. За энэ дээр голомт одоо банкуд нэлээд бондууд гаргасан байна. Ипотекийн корпорац бас гаргасан байна гэдэг ч юм уу тийм. За эдгээр одоо бондуудыг за түрүүний бас нэг биржээр болсон биржээр арилжаалагч болоод биржийн бас зах зээлээр арилжаалагч бондуудыг авч болж байна. За дээр нэмэгдээд Apex Capital-аар дамжуулаад за гадны одоо зах зээлүүд рүү шууд одоо эдгээр $10 өгөөжтэй бондууд руу шууд одоо хөрөнгө оруулалт хийхэд бүрэн боломжтой байна. За тэгэхээр та хөрөнгө оруулагч нар маань яг бондын зах зээл рүү хөрөнгө оруулъя сонирхож байгаа бол яг манай компанитай холбогдоод дотоодын зах зээлээс эсвэл гадны зах зээлээс одоо бондын бүтээгдэхүүнийг одоо хөрөнгө оруулах тийм бүрэн боломжтой байгаа. Энэ дээр бас харахаар юу байгаа юм бэ? Яг ямар төрлийн одоо нөгөө хөрөнгө оруулагч нар яг ямар төрлийн бондыг сонирхох вэ гэдэг асуудал яригдчих тийм ээ. Эрэллүү одоо нөгөө институцийн буюу стратегийн хөрөнгө оруулагч нар за үнийн дүнгийн хувьд бол магадгүй одоо маш өндөр хөрөнгө оруулалтын шийдвэрүүд бол мэдээж одоо нөгөө засгийн газрын бонд за гүүма гэхэд одоо энэ компаниудын гаргаж байгаа яг $10 бондуудад л хөрөнгө оруулах нь төлхөө их байх. За тэгэхээр нөгөө яг хөрөнгө оруулагч нар маань яг өөрсдийн яг юу хүсэж байгаа яг ямар зорилттой үнийн дүндээ хідвэ гэдгээ ер нь бол бас тодорхойлоод за үүнд тохирсон бол хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд бол зах зээл дээр бол нээлттэй арилжаалагдаж байна. За тэгээд та бүхэн Apex Capital үнцаасны компанитай холбогдсон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байгаа шүү. CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ын хамт хүргэж байна.